Би болохоор одоо сингл байгаад 3 жил болж байна. Энэ хугацаанд ер нь олон хүнтэй дээдлсэн бүтггүй байгаа шалтгаан угаасаа би сая хэлсэнчлэн би угаасаа red flag гэдгийг хүлээн зөвшөөрч байна. За та нар минь сайн суцгааж байв. Маш адил явдалтай Атарматай 7 өдрийн дараа би YouTube нэрээ дахин эргээрсэн байна. Тэгэхээр яг 7 өдрийн өмнө би нэг хөрхөн махын хараал гэд бичлэгээ хийжсэн. Тэрнээс хойш маш олон зүйл өөрчлөгдлөө. Жишээ нь миний өсний өнгө цэнхэр болсон байгааг та нар минь харж байгаа байх. Нөгөө шаргал үстэй байхаар ч яа гэм билээ шүү дээ. Ингээ нүүр контрастгүй би өөрөө шар царайтай тэгээ шар үстэй ингээд уус жарж ороод тэгээ ингээ гэрэл өдрөг болохоор юм бомбор харагдаад идэм билээ. Гинтэл яг 7 өдрийн дотор айгүй их юм анхаарал ирж байгаагаас шалтгаалаад одоо бол надад жоохон амар байгаа. Би чинь ер нь зөвхөн ажил дээр контент хийдэг, хөвчлэн зураг оруулдаг, зүгээр л юм хөрхөн байж байгаа рил мэлэл хийдэг байсан болохоор харьцангуй нэг юм hate comment багавдаг гэсэн. Айгүй safe тоглолттой юм. Хүмүүсийн анхаарлаас ер нь бол ялангуяа масын анхаарлаас маш хол байдаг гэж байгаад гинтэл яг нөгөө өөрийнхөө бодол мэдрэмжийг илүү илэрхийлээд яриад эхлэнгүүд хүмүүс тэрэнд нэг юм тэмч тухтай биш байгаа нь анзаарч байгаа. Тэгээд яг хөө хэдий болтол зүгээр хөрх охин бахвтэй гэхгүй. Одоохондоо бол хүмүүсийн сэтгэлдлийг үл тоон өөрийнхөө ярих зүйлсийг ярьсаар байх болно. Тэр өнөөдөр би юу ярих гэж байгаа вэ гэхээр сая нөгөө Пүү подкасттай холбоотойгоор үерхэл хайр дурлал дээр би яагаад red flag юм бэ гэдгийг ярих гэж байна. Би тэрийгээ гол нь хүлээн зөвшөөрж байгаа. Би асуудалтай шүү гэдгээ. Окей. За үерхэл хайр дурлал их том сэдв, их хийсвэр сэдв гэхгүй. Надад яг ингэ хайр гэдэг ойлголт ном зохиол үлгэр дээр уншижсанаар амар гоё зүйл юм шиг санагддаг байсан үе бол байгаа. Одоо ч гэсэн тэр мань үнэн байгаасаа гэж боддог бодол маань хിവэрэ. Гэхдээ том болох тусам амьдралыг ингээд хараад, эргэн тойрны хосуудыг хараад явхаар яг тийм гоё хайр дурлал, яг тийм гоё бодит амьдрал хийж байдаггүй юм байна гэдгийг ойлгоод одоогоор бол нэг юм жоохон итгэл буураад хальт hopeless romantic гэдэг хүн болж байна. Тэгээд сая хэлсэнчлэн яг амар жаргалтай хосууд гэж юу н байхгүй, бүгдээрээ л асуудалтай, зовлонтой ямар нэг байдлаар яг аль нэг тал нь эсвэл хоёр тал хоёлаа зовж идэг учраас би тэрийг харахаар нэг юм ганцаараа байх нь илүү тухтай юм шүү. Ягаад ингэн барин зовон барин нэг хүнтэй байдаг юм бол гэдгийг жоохон одоогоор ойлгохгүй төвшөнд байгаа. Тэгээд энэ бол зүгээр л дөнгөж харгараад явж байгаа юм ичүүр өхний бодол гэж магадгүй. Тэгээд үнэхээр яг хүмүүс хэлтгэлтэй зөв үний олчих юм бол бодолч өөр болчихно гэдэг. Тэгээд одоохондоо бол би яг сайн хэлж мэдгүй наа тэгэхээр тань хэлж байгаагаар зөв үний олоогүй байгаах. 3 жилийн өмнө салсан X-Men бол миний анхны series үерхэл байсан. Бас 6 series үерхэл байсан. Тэгэхээр тэр хүний талаар бол нэг амар муу хэлээд байх комент ч юм уу байхгүй. Ер нь бол айгүй нандин байсан. Хийн нь айгүй чухлаар үлээж авч исэн. Тэгээд үргэлжлэх хугацаанд болсон сайн муу бүх зүйлсийн хийнээс нь хамааралтай, салсан ч гэсэн хийнээс нь хамааралтай. Тийм амар том асуудлууд угаасаа байгаагүй. Тийм болохоор надад тэр үнийг муулах ч юм уу тэр үний талаар ер нь бол одоо би энд огт ярихгүй. Илүү өөрийнхөө мэдрэмж яагаад би ер нь ингэж мэдэрдэг болсон бэ гэдэг талаараа ярих гэж ирсэн л байна л да. За тэгэхээр бит хоёр бол 2 жил үргэлжсэн. Тэр хугацаанд эхний 1 жил ногт муудалцаж үзээгүй. Тэгээд 2 жил болоо салсны хамгийн том шалтгаан нь миний зүгээс гаргасан алдаа нь юу байсан бэ гэхээр би айгүй би төвтэй юм баггүй юу? Self centered гэдэг штэ. Миний хувийн мэдрэмж, миний хувийн орон зай, миний хувийн карьер надад айгүй чухал байсан. Тухайн үед би чинь дөнгөж 18-тай хүрэхэд хортой салсан гэхээр хүүхэд ч байж одоо ч гэсэн яг тэр зам маань бол юу вэ? Тэгээд яг ингээд би өөрийнхөө орон зай, өөрийнхөө яг юм цаг хугацааг бүтэн нэг хүнээс хамааралтай болгоход тухайн үед арай бэлтгэдэг байсан. Тэгээд би өнөөдөр юу идэх, юу мэдрэх гэдэг, магадгүй юу өмсөх гэдэг ч юм уу те хаашаа явах энэ бүхэн маань нэг хүнээс өөр хүнээс хамааралтай болоод ирэхээр би амьдралынхаа нэг юм контролыг ингээд алдчихж байгаа юм шиг би өөрөө жолоодох ирэхгүй болж байгаа юм шиг надад мэдрэгчээсэн. Тийм. Тэгээд тэрийгээ би бас илэрхийлдэг байсан биш магадгүй яг үгээрээ биш ч гэсэн ер нь бол үйлдэлээрээ тэгээд манай эксийн надаас хүсдэг байсан юм чи ингээд ажил карьераа түр хошинд яваад намайг илүү анхаарч болохгүй юу гэдэг зүйлс бол хүсдэг байсан. Тэрийг би хүчтаагүй. Тэгээд бидний гол салах шалтгаан бол бас тэрнтэй айгүй холбоотой. Энэ үерхлээс гарсны дараа бол надад амар гойсон баггүй яг үнийг хэлэхэд би ингээд чөлөөлөгдсөн юм шиг санагдсан. Сая хэлсэнчлэн би ингээд бүх шийдвэр гаргалт бүх
мэдрэмж маань надаас амралтай болж байгаа нь би буцаагаад амьдралынхаа контролыг авч байгаа юм шиг надаас нэгдсэн болохоор эхний нэг жил би бүр айгүй жаргалтай амьдсан. Тэр цэсмаа салаад 3 сар бол би яг ерөөсөө гуниглаг байхгүй. Тэгээд энэ харьцаанаас надад нэг юм муу буруу ойлголт надад төрсөн нь юу гэсэн бэ гэхээр үерхгүй байх чинь ямар гоё юм бэ, single байх чинь ямар жаргалтай юм бэ. Би угаасаа үерхээр өөрийгөө ч зовоогоод хүнийг ч зовоочдөг төрлийн хүн юм байна. Тэгэхээр надад бол үерхэл цахгүй юм байна. Тэгэхээр ойрын ядаж 3 жилдээ бол би ерөөсөө чухал харьцаанд орохгүй. Тэгээд эцэг ихтэрээ ч гэсэн дахиж шинэ хүн бол харуулахгүй гэж бодсон байсан. Тэр минь ч гэсэн одоо билээд би яг 3 жил single бол явсан байд. Тэгээд сүүлийн 3 жилийн хугацаанд яасан бэ гэхээр би айгүй ихтэй итэлсэн. Ер нь өөрөө нэг сонирхгүй байсан ч гэсэн болцооны урилга ирэхэд тийм ч амар төвшөөхгүй. Заавалзаад үзье зүгээр. Гэхдээ би бол ер нь жоохон танилцах уулзалт гэж энийг харж байгаа шүү гэдэг байдлаар санаагаа илэрхийлээд тэгээд олон хүнтэй дээдлж үзсэн. Энэ маань бол яг нэг удаагийн дээйтний стандарт хитэрдэггүй байсан. Яг хитэрсэн ганц 2 тохиолдол байгаа нь би яг жилдээ нэг удаа л яг нэг таалагдах хүн гарч ирсэн тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй бол бас ингээд нэг бүтгүйсэн шалтгаанд би яг л нэг зам маань гарч ирээд юм жижигхэн алдаа гараад ирэх юм бол жижигхэн таалагдахгүй зүйл гараад ирэх юм бол стаго би ингээд чамгүй жаргалтай байсан. Надад бол яг чиний авчирч байгаа энерги чинь авчирч байгаа зүйлс чинь тухтай байхгүй байна. Тэгэхээр хоёлаа болио гэдэг хандлагуудыг айгүйх гаргадаг байсан. За тэгэхээр энэ миний энэ занг ер нь юу гэж тодорхойлдог вэ гэдгийг би саяхан мэдчих авсан юу байсан бэ гэхээр avoidant attachment style гэж ярьдаг. Тэгээд avoidant attachment гэдэг маань юу вэ гэхээр commitment буюу нэг хүндээ чухлаар үерхлээс айх айцтай. Тэгээд яг юм ямар нэг харьцаа хитрхи гүнзгий болох гээд ирэх юм бол шууд болох гээд байдаг хандлагатай хүмүүсийг хэлдэг. Тэгээд би ер нь ийм болчихсон юм байна да гэдгийг бас саяхан TikTok-оос үзээд тэгээд ингээд судлаад унших тусам би байгаад байгаа. Тэгэхээр би та нарт яг ийм avoidant attachment style гэж юу байдаг талаар уншиж өгье. Тэгэл одоо өдөртөн ChatGPT-тэйгээ чатлал байж байгаа хүмүүс нөө. Please give me detailed information about avoidant attachment style. Avoidant attachment style гэдэг нь юу вэ гэхээр ямар нэг хүн хитрхи их хувийн орон зай буюу independence-ийг илүүд үзээд сэтгэл санааны байдлаасаа struggle хийдэг. Ингээд ямар нэг юм гүнзгий мэдрэмж мэдрээд тэгээд өөрийгөө одоо өрөвдөлтэй байдлаар мэдрэхээсээ татгалцдаг. Тэгээд өөрийгөө хитрхи гүнзгий харьцаанд орохоос хамгаалдаг төрлийн хүмүүсийг avoidant attachment style-тэй хүмүүс гэж хэлдэг. За avoidant хүмүүс нь бол мэдрэмж мэдэрдэггүй гэсэн үг биш. Харин эсрэгээрээ хитрхи их мэдэрдэг хүмүүс ээ. Тэгээд яг юм тэдний хувьд юу гэж боддог вэ гэхээр хүнээс хамааралтай болно гэдэг нь өөрөө weakness буюу сул тал юм аа. Тэгээд хин нэг хүнээс яг ингээд dependent буюу санхүүгийн хувьд сэтгэлзэн хувьд ч юм уу хин хүнийг харж хүлээдэг болох нь айгүй аюултай, айгүй ичмээр. Тэгээд буцаагаад надад ингээд өөртөө итгэх байдлыг унахах боломжтой зүйл гэж хардаг. Тэгээд өөрийгөө зовоох гэдэг нь буцаагаад survival буюу энэ миний амьд гарах тэмцэл шүү гэдэг мэдрэмжийг авдаг хүмүүс юм аа. Би ганцхан өөртөө л хамаарах юм бол өөр бус хүмүүс намайг үтгэж чадахгүй гэж боддог. Гингүүд яг энэ бүр яг тэр чигтээ би яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн их энэ хүмүүсийн боддог мэдэрдэг зүйлс нь би ганцаараа байхдаа зүгээрээ би хангалттай сайн байгаа. Хитрхи их мэдрэмж мэдрэх нь өөрөө аюултай буцаагаад айгүй төвхтэй болгодог. Хэрвээ би өөрийгөө хитрхи илэрхийлэх юм бол бус хүмүүс намайг өвдгөөд бас ингээд намайг удирдах магадaltaй. Хайрыг хүснэ гэдэг нь өөрөө намайг буцаагаад ийм арчаагүй болгож байгаа. Хүмүүс намайг гомдоох, өвдгөх бол ойлгомжтой гэдэг ийм хандлагууд avoidant хүмүүс дээр их гардаг. Тэгээд энэ төрлийн хүмүүс ийм зан чанаруудтай байдаг гинэ. Хитрхи бие даасан байдал, хүнд итгэж чаддгүй байдал. Тэгээд ингээд ямар нэг асуудал гарч ирэхэд шууд сэтгэл зүй буюу emotional shutdown гэж байгаа байхгүй юу? Яг шууд ингээд сэтгэл зүйгээр юмнаас тусгаарлагдах байдал. Өөрийгөө сул дорой мэдрэмж мэдрэх гүнхтэй байлгахаас айх айдас. Тэгээд push and pull dynamic буюу ингээд нааша цаашаа болгоод яах гээд байгаа нь мэддэхгүй хандлага гарах гээд байдаг. Нэг бол таалагдчих байгаа юм шиг, тэгээд нэг бол за бэлээ гэх гээд байдаг. Хамгийн чухал нь casual үерхлийг илүүд үздэг. Гэдг нь цаашлаад гэрлэлт ч юм уу амар нарийн нандин харьцаа хүсдэггүй. Яг зүгээр тухайн хугацаанд сонирхолтой үерхэд хальт болцоод гой байцгаая гэдэг зүйлийг илүүд үздэг. Ийм хүмүүс байдаг. За тэгмүүд энэ хүмүүсийн дотоод мэдрэмжинд нь юу болдог вэ гэх тэнгүүд
айгүй ганцаарддаг. Гэхдээ тэрүүгээрээ өөрсдөө ийм proud буюу бахархдаг. Тэгээд ямар нэг харьцааг хүсдэг. Гэхдээ тэрнээсээ айдаг. Өөрөө өөрийгөө айгүй их хамгаалдаг. Гэхдээ яг нууцхан хүсэл байдаг нь юу вэ гэхээр хүчээр хэнийг намайг ямар нэг ийм харьцаанд бараг миний ингээд төслийг үл харгалзан авч үлдээсэ гэдэг бодол байдаг. За ерөнхийдөө бол шинж тэмдгүүд нь юм байт юм байна. Тэгээд учир шалтгааныг зүгээр өөрөөсөө хаяа гэх юм бол яг манай гэр бүлийн динамик бас нэлээд нөлөөлсөн байж магадгүй. Би ч айлын том доороо дөрөндөтэй тэнгүүд би гис сурдан том хүн болохгүй мундаг байхгүй болохгүй гэдэг мэдрэмжтэй өссөн болохоор бас нэг юм одоо сул дорой байх үедээ гэдэг айдас маань өнөөдрийн миний avoidant байдлыг үүсгэсэн байж магадгүй. Бас эцэг эхийн нөлөөлөл бол мэдээж байгаа. Гэхдээ би аав ээж хоёрынхоо хувийн харьцааны талаар бол энэ огт ярихгүй. Зүгээр ерөнхий хальт дурдах юм бол манай ээж минь бол намайг нэлээд залуудаа гаргаад тэгээ 5 хүүхэд төрүүлсэн. Тэгэхээр 5 хүүхэдтэй эмэгтэй хүн гэдэг бол угаасаа мэдээж аягүй их золиос гаргана. Карьер талаасаа, бие гоо үзэмж талаасаа, магадгүй хүрээлэл, найз нөхөд гэдэг талаасаа ч гэсэн алдсан золиосод байгаа. Тэгээд бүгдийг нь гэр бүлтэй зарцуулсан л 20 жил байгаа штэ тэр хүний хувьд. Тэнгүүд тэрэндээ мэдээж жоохон харамсан хандлага бол манай ээжийн зүгээс байдаг. Тэгээд надад буцаагаад ганц цагтаг байсан юм нь эмэгтэй хүн өөртөө хайртай байх хэрэгтэй. Олон хоббитэй, сурч мэдсэн зүйлтэй явах газар байвал яваад үзэх юмаа үзээд мэдрэх мэдрэмжээ мэдэрсэн байх хэрэгтэй. Яа тэгвэл би чатаагүй шүү гэдэг нэг зөвлөмж байдаг. Тэгээ би яг тэрийг нь өөрөө дандаа бодож явдаг болохоор ч юм уу одоо яг ялангуяа залуудаа гэр бүлтэй болох гэдэг ойлголтоос л айгүй байдаг. Тэгээ надад бол яг юм насаараа ганцаараа явах гэдэг нь тийм амар биш. Эсвэргээрээ аз жаргалгүй гэрэлтэнд орох. Тэгээд хамт байгаа хүмүүсээ ялангуяа гэр бүл хүүхдүүдтэй болцсон байлаа гэж бодоход тэр хүмүүсээ аз жаргалгүй өсгөх миний ингээд асуудлууд тэр хүмүүст нөлөөлөх гэдэг нь хамгийн том айдас учраас ер нь аз жаргалгүй гэр бүл бүтээснээс ганцаараа явсан нь хамаагүй дээрээ бус хүмүүсийг эргэн тойрны хүмүүсээж зовоогоод өөрөөч зовж ийснээс зүгээр ганцаараа байчи гэдэг сэтгэл байгаад байгаа. Энийг маань мэдээж эмчлэх тохиолдол, эмчлэх нөхцөл гарч ирэх байх. Би ч гэсэн өөрөө ажиллах хэрэгтэй байх. Энийг бол би зөв эсвэл буруу гэж огт шүүж чадахгүй. Угаасаа зүгээр л манай гэр бүлийн болон миний амьдраад тулсан мэдрэмж, миний одоогийн бодол учраас хэдий асуудалтай гэдгийг нь үнэн ч гэсэн цаашдаа бол яг засаад явна. Тэгээ би энийг avoidant attachment гэдэг сүртэй нэршил байгаад байгаа болохоос яг үүндээ хүн болгоны мэдэрдэг айдас, хүн болгоны мэдэрдэг зүйлс гэж бодож байна. Магадгүй надтай адилхан бодол мэдрэмж чамд төрдөг гэж магадгүй эсвэл чиний таарч исэн хүмүүст бас байсан байж магадгүй. Тэгэхээр би энийгээ ер нь бол зүгээр одоогийн байдлаар таньж мэдээ цаашдаа засах тал руугаа хандах байх гэж өөртөө найдаж байна. Тэгээд жилийн өмнөх би гэд ихэд шал өөр бодолтой болж исэн шиг магадгүй 2-3 жилийн дараах би арай илүү нээлттэй, арай илүү бэлэн болсон байх болов уу гэж найдаж байна. Тийм орчин солигдно, хүрээлэл солигдно, миний үзэж тулж байгаа зүйлс өөрчлөгдөн тийм болохоор тийм яг энүүгээрээ бол байхгүй л. Тэгээд миний бичлэгтэй хамт байсан бүгдд нь баярлалаа. Бүгдийн үнсяа. Кис. Тэгээд яг төгсгөлд нь яг жоохон юм хэлэхэд би ингээд мэдээж угаасаа өөрийнхөө мэдрэмжтэй холбогдсон жоохон хүнд хэцүү санагддаг зүйлсээ YouTube дээр хуваалцаж байгаа. Тэр утгаараа одоохондоо иймэрхүү ярианд бэлэн биш байгаа хүмүүс, сонсч тасаагүй байгаа хүмүүс гэж байгаа болохоор миний энэ ярьж байгаа зүйлс жоохон ядаргаатай. Энэ юу яагаад ийм юм яриад байгаа юм бол гэж бодож байгаа зүйлс байж магадгүй. Тэгэл нэг шаардлагатай нөхөр гарч ирчихээ лали юм яриад ангууд what the fuck are you гэж бодож байгаа хүмүүс байгаа. Тэгээд тэр нь ч гэсэн зүгээр дээ. Тэгээ би ер нь бол зүгээр одоо илүү өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж сурж байгаа. Тэгээ илэрхийлдэг байсан гэхдээ тэрийг арай илүү паблик илэрхийлж байгаа л да. За. Тэгээ яванда та хэд мэн гэсэн нас бахаа намайг хүлээж авах байх гэж найдаж байна. Хүлээж авахгүй хүмүүс нь бол гараад явхад нээлттэй намайг дагахаа болчиход л ер нь бол үзэгдэхгүй штэ. Блог ч юм уу эсвэл unsubscribe ер нь юу гэдгийг ингээд намайг харахгүй байх боломжууд болсон доо байгаа. Тийм болохоор хэрвээ би тань таагүй тухгүй мэдрэмж төрүүлж ивэл аль болох сөрөг сэтгэл бичих гэхээсээ илүү зүгээр өөрөө тоохгүй unsubscribe хийгээд блогоо хийгээд unfollow хийгээд алга болоосай гэж хүсэж байна. Баяртай.